Сайн байцгаана уу Hexet podcast-аар өнөөдөр Joshua Powell-ийн талаар ярилцах болно. Эхлээд хэргийн ерөнхий ойлголттой болсныхан дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Joshua Powell 1976 оны 1 сарын 20-нд Вашингтон мужид төрсөн. Тэрээр нэг эгчтэй, 3 дүүтэй бөгөөд гэр бүл нь Мормоны шашныг баримталдаг байсан. 1992 онд Joshua-гийн сал хөрөглөө гаргаж, нөхрөө нэлээд олон зүйл буруутгаж, хүүхдүүдтэй буруу үлгэр дуурайл үзүүлдэг гэсэн байдаг. Joshua-гийн аав нь тэр нь насан туршидтын зүйл үзүүлэхээс гадна юу ч хийсэн хариуцлага тооцдгүй, зоргоор нь хүмүүжүүлгүй хайсан байдаг. Харин Joshua багасаа л нэлээд сэтгэл санааны докторгүй хүүхэд байсан. Тэрээр эгчээгээ айлахын тулд хулганыг алж, хутгаар сурдуулж, бүр өөрийнхөө амийг өгөөтөх гэж оролдсон байдаг. Хүүхэд нас Joshua-д хүндхэн байсан ч тэрээр ахлах сургуулаа төгсөж 1998 онд Вашингтоны их сургуульд эсэлж орж чадсан. Тэндээ суралцж байхдаа нэг удаа Мормоны сүм дээр Кэтрин Эверетт хэмээх эмэгтэйтэй танилцж хайр сэтгэлийн холбоотой болсноор нэг гэрт орсон. Хамтран амьдарч эхэлснээс хойш Joshua бүх зүйл дээр нь хяналт тавьж эхэлсэн. Кэтриныг гэр бүлтэйгээ хэр ойр ойрхон ярьж болох, юу ярьж болохыг зааж эхэлсэн. Ингээд нэг удаа Кэтрин найзынх руугаа юутай мөрчлөө явлаа гэд дахин эргэж ирээгүй. Утсаар харилцаагаа талсан байдаг. 2000 оны 11 сард Joshua гэртээ хийсэн үйлчлэгэн дээр Сьюзен хэмээх эмэгтэйтэй танилцсан бөгөөд Мормоны сүмд явдаг гэдгийг мэдсэн. Хосууд хайр сэтгэлийн холбоотой болж 2001 оны 4 сард гэрэлсэн. Хормынхан дараа хосууд Joshua-гийн аав Стефаны гэрт амьдрахаар болоход Стефен Сьюзенд ихээр татагдж, нууцаар дотоожийг хулгайлж, гэртээ байхад нь дагаж бичлэг хийж, нойлын өрөөнд байхад жижиг төлөөр хулгайгаар харж, онлайнаар хайрын дуу постолж, өдрийн тэмдэглэлийг уншдаг болсон. Ингээ бүр тэсгэлээ алдаад 2003 онд Стефен хайраа илчилсэн. Сьюзен ч гинтийн энэ мэдээнд гайхширч, жигшиж, татгалцсан хариу өгсөн байдаг. Удаачгүй хосоод Стефений гэрээс нүүж, Ютагийн ойролцоо суурьшсан бөгөөд Joshua аавтайгаа холбоогоо талсан. Хосуу Чин хоттой төвхнөж, Joshua үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, ачаа тээврийн компани гэх мэт олон төрлийн ажил хийж эхэлсэн бол Сьюзен Wells Fargo Investment болох хувьцааны компанид ажиллаж эхэлсэн. 2005 онд Чарли, 2007 онд Брэндон гэх хоёр хүүтэй болсон. Гэхдээ гэр бүлийн харилцаа явах тусам хурцсаж, Joshua өмнөх харилцаа шигээ өндөр хариуцлага тавьж, хорж, цагдаж, сүмд хүртэл явахыг хориглосон байдаг. Гэр бүлийн харилцаа тааруу байхын хажуугаар Joshua өөрт байх хэмжээнээс хамаагүй их мөнгө ямар ч хэрэгцээгүй зүйлд зарцуулж эхэлсэн. 2007 онд хосууд $200,000 өртөө болсноос болоод дампуурлаа зарласан байдаг. 2008 оны 7 сард Сьюзен хосуудын эзэмшдэг эд хөрөнгө болон үнэт эдлэг гих мэт зүйлийг баталгаажуулж, бичлэг хийж, юм яаж мэдлээ гэсэн байдаг. Гэхдээ бичлэг хийгээд удаагүй байхад Сьюзен дахиад гэрээслээ бичиж үлдээсэн байдаг. Гэрээслэл дурдахдаа хэрвээ би өвхөл энэ осол биш байсан гэж тодтогсон байдаг. Одоо хэргийн цаг хугацаан дээр ирж байна. 2009 оны 12 сарын 6-нд Сьюзен болон хүүгүүд дээр хөршин зочилж өдрийн 5 цаг үед гараа явсан. Оройн 8 цаг үед Joshua минимайн машинтайгаа ирж гаражинда машина байрлуулж байгааг хөршин харсан. Шөнийн 11 цагийн үед хөршин машины тохиолдолд гаражнаас сонссноор цонхоороо харахад байшингийн бүх гэрэл унтраастай байгааг мэдсэн. Шөнийн 2 цагт өвчтөе хөршин унтаж чадахгүй хөргөөж байхад эрэгтэй хүний хоолой машинд суу гэж хашгирч дараа нь эмэгтэй хүний хоолой үгүй хэрвээ тэгвэл чи намайг гинтэх гээд байна гэсэн байдаг. Хөршин цонхоор харах үед машин аль хэдийн хөдлөө явж байгааг харсан. Маргааш өдөр Joshua, Сьюзен хоёр хоёулаа ажилдаа ирээгүй болмоос тэднийг алга болсон гэж мэдээлж, эрен сурвалжилж эхэлсэн бөгөөд цагдаа нар байшинд хүчээр нэвтрээ ороход гэр бүлийн 4 гишүүнийг олоогүй. Гэхдээ цагдаа нарт нэгэн хачирхалтай зүйл олсон нь буудан дээр угаасан гэмээр нойтон толб байх бөгөөд хоёр сэнс чиглүүлээд хатаах гэж тавьчихсан байсан. Гэрээс нь Сьюзений төрөвч болон бичиг баримтыг олсон ч гэр бүлийн машин байхгүй байгааг анзаарсан. Харин тухайн өдрийнхөө 5 цагт Joshua хоёр хүүгээ дагуулад гэртээ хүрээд ирсэн. Гар нь ноцолдсон гэмээр шарахтай байгааг анзаарсан байдаг. Цагдаа нар машиныг шалгаж үзэхэд Сьюзений утсыг олсон ч SIM картыг олоогүй. Түүнчлэн хурц, брезент, хийн сав, генератор, хүнжил олсон байдаг. Joshua-г байцаалтанд цагдаагийн хилцрүү авч явсан бөгөөд тэрээр хэлэхдээ 12 сарын 7-ны шөнө хүүгүүдтэйгээ агаарт амархаар явсан. Тэр үед Сьюзен унтаж байсан гэсэн. Цагдаа нарт тэрний хэлсэн үг хачирхалтай санагдаж 12 сард цасан шуурганаар шүн дунд агаарт гарч явна гэдэг.
Бас маргааш нэгд өдөр ажлын өдөр гэдгийг мэдсээр байж гэхэд Жошуа маргааш нэгдэх гэдгийг мэдээгүй бүтэн сайн гэж бодоод ажлынхандаа хэлээгүй явчихсан байсан. Яагаад утсаа авахгүй байсан бэ гэвэл утасны цэнэг байхгүй болохоор батарейгаа хэмнэхийн тулд аваагүй гэдэг. Гэхдээ цагдаа нар машинд Жошуаг утсаа цэнэглэж байгааг харсан байдаг. Мөрдөгч нар Жошуагийн гэрээс нэлээд олон сонирхол татгуй зүйлсийг олсон. Үүнд 1.5 сая долларын үн бүхий Сүүсний амьд атгал, Сүүсэн өөрийн амнасаа эрсдэхээс айж байгаа цагтл, шалан дээр Сүүсний цусны тол, үл мэддэх эрэгтэй хүний цусны толбыг олсон. Ингээд байшиндах нотлох баримтууд маш ноцтой болоод ирэхэд Жошуагийн гаргаж байгаа үйлдэл ч гэсэн сэжиг төрүүлж эхэлсэн байдаг. Тэрээр Сүүсний байнгын барайчийн цагийг бүр мөсөнд цуцалж, 2 хүүгээ цэцэрлэгээс нь гаргаж, Сүүсний тэтгэврийн дансны бүх мөнгийг шавхсан. Сүүсээ алга болохоос өмнө Жошуа ажлынхаа үйлчлэгэн дээр нэгэн эмэгтэй цогцыг хамгийн сайн нуух тохиромжтой газар бол орхигдсон уурхай гэж хэлсэн байдаг. Түүнчлэн Жошуа мэдүүлэгтээ хүүхдүүдтэйгээ хотоос баруун чигтээ байдаг амралтын газар очисон гэсэн. Харин цагдаа нар шалгаж үзгээд тийм газар олж тогтоохоогүй. Жошуагийн 4 настай хүү Чарлигийн хэлснээр бол ээж бидэнтэй хамт амралтын газар руу явсан ч буцахтаа байгаагүй гэж хэлсэн байдаг. Хожим нь Чарли багштаа ээжигээ өгсөн гэж хэлсэн бол Сүүсний эцэг эх Чарлиг зураг зурж байхад очиод харахад машинд 3 хүн зураад ээж тээшэнд байгаа гэж хэлсэн байдаг. Гэхдээ хүү 4 настайг санах хэрэгтэй. Тэрээр амралтын газар руу онгоцоор явсан ч гэж худлаа хэлсэн байдаг. Ингээд Сүүсний алга болсон хэрэг дээр Жошуа бол хамгийн боломжит сэжигтэн. Тэрээр эхэндээ цагдаа нартай хамтарч ажиллаж байсан ч удалгүй өөрчлөгдөж өмгөөлөгч авсан. Дараа нь 2010 оны ихэр Вашингтон руу аавынх руугаа буцаад нүүсэн байдаг. Тухайн үед Жошуагийн дүү Майкл аавынхан гэрт амьдарч байсан бөгөөд тэрээр тодорхойгүй шалтгаанаар өөрийнхөө Ford Taurus хэмээх машиныг устгалын газарт хайсан. Цагдаа нарт энэ үйлдэл нь маш сэжигтэй санагдаж яагаад устгахаар болсон талаар асуухад хангалттай зүйл хэлээгүй байдаг. Мөрдөгч нар машиныг Сүүсний хэрэгтэй холбогдуулан шалгаж үзэхэд ямар ч уул мөр олоогүй. Одоо хэргийн яг энэ хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Жошуа, Стефний гэр бүлийн хооронд нэлээд олон маргаа үсэж, гүтгэлэг хэвлэл мэдээллүүдийн хэрэгслээр тархаж эхэлсэн. Эдгээр сэрлэг газар аваад ирэхэд Жошуа эхнэрээ нэг сэтгүүлчтэй барьцээл рүү цухтаасан гэж хэлсэн. Удаачгүй автагаа нийлээд Сүүснийг сэтгцийн өвчтэй байсан гэж мэдээлсэн байдаг. Цагдаа нар Стефний гэрийг шалгаж үзэхэд Сүүсний 4500 гаруй зургийг олсон бөгөөд эдгээр зургууд ихэнх нь Сүүснийг анзаараагүй байхад авсан байдаг. Стивен тайлбарлахдаа бид хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан. Тэр надад хайртай байсан гэж хэлсэн байдаг. 2011 оны 9 сарын 12-нд Стивний хүн харж таашаал авдаг болон бага насны хүүхдийн порнографи хадгалж байсан хэрэгээр буруутгаж хорьсон. Харин Жошуаг бариагүй. Гэхдээ прокуророос тэрнийг автагаа адилхан хэрэгтэй холбогдсон байж магадгүйгээд хүүгүүдийг төр асран хамгаалах эрхийг нь түтгэлзүүлсэн байдаг. Жошуа хүүгүүдээ буцааж авахын тулд шүүхийн шийдвэрийг биелүүлж аавынхаасаа нүүсэн. 2012 оны 2 сарын 5-нд нийгмийн ажилтан хүүгүүдийг Жошуагийн гэрт уулзуулахаар авчирхад Жошуа хүүхдүүдийг гэртээ оруулаад нийгмийн ажилтныг оруулаагүй. Ингээд хэдхэн минутын дараа байшин дэлбэрсэн. Дэлбэрэлт нь Жошуа, Чарли, Брэндон бүгд амь насаа алдсан. Жилийн дараа 2013 оны 2 сарын 11-нд Жошуагийн дүү машины зогсоолын дээвэр дээрээс үсэрч нас барсан. Сэжиглэж байгаагаар Сүүсний алгын хэрэгт холбоотой болохоор амь насаа ийгүүдгсэн гэж үзсэн. Харин Стефний хувьд 2018 оны 7 сарын 23-нд шоронгоос сулдагдсанаас жилийн дараа нас барсан байдаг. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Эхлээд Жошуагийн хувь хүний талаас нь дүгнээд дараа нь Сүүсний ямар аюултай нөхцөлд байсан, юу мэдэрч байсан талаар ярилцгаая. Жошуа бол нарциссист. Тэрээр нээлттэй бос, ухамсар муутай, хүн гадуурх хандлагатай, ойлголцоход хүндрэлтэй хүн. Жошуа анхны сэтгэл төрүүлэхдээ маш сайн. Тийм ч болохоор ярилцлаганд орохдоо сайн үр дагавар харуулж байсан. Анхан шатны ажлаас эхлээд үргэлжлүүлж дээд албан тушаал руу орох хангалттай боломжтой байсан. Тэрэнд нэлээд олон газар ажлын санал тавьсан байдаг ч ажилд орсныхаа дараахан л гарах, эсвэл халагдчихдаг. Халагдсан шалтгаануудаас дурдвал ажлын тавигдах шаардлаганд хангана, чадна гэж орчход чадахгүй гэд шалтгаан тоочдог. Удирдах албан тушаалтныг би илүү дээр ажлыг чи хийчих юм байна гэж шүүмжилдэг. Хамтран ажиллагчдаасаа илүү цалин, завшин авахыг хичээдэг. Тэрээр ямар ч ажил хийсэн өөрийн мэдлэг боловсрол, уур чадвараа дээгүүрүүлж ажиллаа голдог байсан. Жошуа сэтгэл төрүүлэхдээ сайн байж болох ч нийгэмтэй хэрхэн яаж харилцах чадвар дээр дутмаг.
Нэг удаа ажлынхаа үйлчлэгэн дээр цогцос хэрхэн нуух талаар ярилцсан гэх мэт. Түүнчлэн Жошуа багаас л садист бэлгийн дур хүсэл төрж эхэлсэн бөгөөд үүнээсээ жижигдэг байсан. Шүүхээс Жошуаг хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг баталгаажуулахын тулд сэтгцэн эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах ёстой гэсэн. Харин тэрээр өөрийн хав дарж нуусан зүйлээсээ болоод бүгдийг нэг мөсөн цэглэхээр шийдсэн байдаг. Одоо Сьюзен руу шилжээ. Бид Сьюзений загтал болон бусад бичиг баримтуудын талаар мэднэ. Сьюзен гэрэлтэндээ санаа зовж байсан. Тэрээр асуудлыг шийдвэрлэхийг хүсэж зөвлөгөө авдаг газар нөхөртөөгөө очихыг хүсэн ч Жошуа татгалзсан. Жошуагийн хяналт улам хатуу болж жижиг сажиг мөнгөн дээр хүртэл хязгаарлалт тавьж Сьюзенд хизээч дуусшгүй тамийн тойрог мэт санагдаж байсан. Нөхрөөсөө салаад явъя гэхээр юу хийчих вэ гэд хөвгүүдээ алдхаас айж Жошуаг өөрийг нь цааш харуулхаас айж байсан. Сьюзен Жошуагийн удамд хоёр төлдөө эмгэгтэй хүн байсан болохоор энэ эмгэгээр шаналж байгаа болов гэж таамаглаж нөхрийгөө яг юу болохгүй байгааг ойлгохыг хичээж байсан. Жошуатай анх танилцаад тэрээр тэс өөр хүн байсан. Сьюзен ч магадгүй тэрнийг имжлээд эдгээгээ тавбал буцаад хэвийн болно гэж найдаж байсан. Түүний үйлдэл мөн Мормны итгэл үнэмшилч нөлөөлсөн байх боломжтой. Сьюзений сэтгэл санаас салах эсвэл үйлдэх гэсэн хоёр хүндхэн шийдвэрийн зааг дээр байсан. Гэрлэлтэнд эхнэр эсвэл нөхөр нарциссист эсвэл сайкопатын шинж тэмдэгтэй бол салахад хэцүү. Ялангуяа дундаасаа хүүхэдтэй бол хүүхдээ бодож салалтыг хойшлуулдаг. Ингээд Сьюзен өөрийгөө өвтгөж байсан ч гэсэн үлдэхээр шийдсэн. Тэрээр Жошуаг өөрчлөгдөн гэж найдсаар байсан. Гэхдээ эцэст нь өөрийгөө маш аюултай байдалд орууллаа. Өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.